За сайн байцгаана уу? The Last of Us-ийн 3 дахь ангийнхаа талаар хэдүүлээ ярилцъя. Path буюу зам. Path гэдэг нэртэй анги байгаа. Тэгээд Path ер нь бол энэ эпизодын гол одоо агуулга нь бол яг өнгөрсөн анги дээр юу болов? Хоёр утгаар тийм ээ. Нэг нь мэдээд Joel, за тэгээд нөгөөх нь бол Jackson-д одоо тосгонд юу болов? За тэрний дараах үйл явдалтай Jackson тосгон болон Ellie яаж нүүр тулж байгаа эсвэл нүүр тулахыг хүсэж байгаа юу үгүй юу гэдэг яг ямар арга хэмжээ авахыг хүсэж байгаа вэ? Тэрэн дээр ямар хилэлцүүлэг ямар өнцгөөс одоо өнцгүүд нүүр тулж байгаа вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэрнээс цааш зам нь юу байх вэ гэдгийг харуулж байгаа ийм анги бол байж байгаа. За тэгээ мэдээж анги болгоно бид нар бол хүүхдийн паркын цайз буюу одоо Red Rock Castle ресторанд бол үзэж байгаа хүүхдийн паркын цайзын нэг давхарт байдаг Red Rock Castle нэгд өдөр болгоны 730 минутаас цуглаж үзэж байгаа шүү. За тэгээ нэгд өдөр болгон болж байгаа үйл ажиллагаанаар бол өдрийнхөө өмнө бол ийм сонирхолтой асуулт хариултын ч юм уу эсвэл азны ч юм уу юм activity тоглоомнуудыг явуулж байгаа. За тэд нар дээр юм гоё шагналтай бас байгаа. За жишээ нь энэ ийм гоё одоо хөргөчний наалтнууд байж байна. За 3 дахь удаагийн ивентээс бол яг манайх одоо ийм шагналуудыг өгж эхлэнэ гэд одоо яасан амлсан дагуу бол одоо ийм гоё хөргөчний наалтнууд би одоо өөрөө бас хөргөчн нэрээ наваад наачигээ бодцол явж ийм гоё наалтнууд. За тэгээд ийм гоё ингрийн тэмдэгнүүд пин гэдэг шүү дээ. Ийм гоё тэмдэгнүүд бас байгаа. Эднэрийг бол зарахгүй зөвхөн одоо юу үйл ажиллагаан дээр ирсэн хүмүүст л одоо activity тоглоомын бол одоо шагнал болгож өгч байгаа ийм гоё хөтөлбөр бол явж байгаа шүү. За тэгээ мэдээж Red Rock Castle-ийн хамт олноос 18,000 төгрөгийн үнэтэй тусгай бас юм Last of Us-ийн мөгөнцөртэй зөвүүн тусгай коктейлийг бас гаргаж байгаа тайд одоо харагдаж байгаа бах. Тэгээд ийм гоё үйл ажиллагаа болж байгаа үзрээ дуусгачаа бидэд бас зөвхөн Last of тухайн ангиасаа бас одоо хязгаарлахгүй те тэр анги маш гоё дэлгэрэнгүй ярилцдаг үргэлжлүүлээд бас pop culture дуртай зүйлүүдээ ярьдаг байгаа шүү дээ манайд нэгтгэхээр. За юуны хувьд бол 3 дахь эпизодын хувьд бол мэдээж өнгөрсөн үйл явдлын дараа болж байгаа учраас илүү тайван. За илүү одоо интроспектив буюу илүү бодол дээр суурилсан дөрүүд юу тулж байгаа вэ? Юу мэдэрж байгаа бэл? Юу бодож байгаа бол юу дараагийн замаа яаж шийдэх бол ямар дөрүүд зам нь салгуул ямар дөрүүд зам нь нийлэх бол гэдгийг бодогдуулсан. За мэдээж дөрүүд нь хоорондоо тэрэн зөрчилдсөн эсвэл нийлсэн ийм зүйлийн талаар бол анги байсан. За Эли эхлэхдээ бол мэдээж Эли бүр тэнцээ ингээд маш хүнд нөхцөлтэй болол мэдээж эхэлж байгаа. Тэрнээс гадна хин Томи бол одоо тэнцээ бас одоо сүүлчийн баяртайгаа хэлж байгаа тийм ээ замд нүдж байгаа ч гэх юм уу ийм юм бас болж байгаа. Тэр хэсэг бол айгүй гоё байсан. Тэр хэсгийн зураг авалт их гоё бас Томи дээр ингээд байж байгаад Сарад одоо юу гэх юм бэ? Минд дамжуулаарай гэхээр айгу муухай сонсогдох гээд байна. Одоо сайраа дээр очиж байгаад нь баярлж байна даа л гэсэн утгатай л тийм ээ мэдээж охин дээрээ очиж байгаа гэсэн л ийм утгатай юмлж байгаа. Би яг нэг гоё илэрхийлж чадахгүй байна. Гэхдээ мэдээж сайраа болол Жуулын охин нас орчихсон охин нь тийм ээ. Тэгээд Сарад одоо ингээд Сара дээр очиорой л гэсэн утгатай юм хэлж байгаа. За тэгээд мань хүн ингээд яг хиний Жуулын ингээд одоо технос спред байж хаад камер ингээд холдоод ирэнгүүт чинь маш олон зохицуугааг харуулж байгаа. Тэгээд тэр бол мэдээж яг Jackson болсон хандлага бол ямар олон хүний амь ирсэн бэ гэдгийг бас тийч ганц Жуулаар хязгаарлагдахгүй гэдгийг бас харуулж байгаа нэг чухал байсан. За Элигийн хувьд бол тэнд имлэгт удаан хөвтж байгаад ингээс ирээд ухаалтцсан тий хідэн чи хавирга нь хугараад юуж болсон тий тэгээд тэнчнээс ингээс ирэхэд яг нүдэн дээр нь тэр болж байгаа зүйл нь босон зүйл нь яг харагдаад бүр ингээд өөрийгөө барьж чадахгүй галзуурхаад бүр ингээд амар шок нь ерөөсөө алиагүй байгаа тий ингээс ирэхдээ бүтэн ухаараг багтаа шууд нулимс нь гожиж ирдэг штэ тий тэр хэсэг мэсэг бол үнэхээр амар байсан. Тэгээд опенинг дээр мэдээж юу байгаагүй. Одоо нөгөө нэг явж байгаад хоёулаа гарч ирдэг ч тийм мөөгөн зэрэг хоёр болтыг тийм мэдээж нэг нь байгаагүй. Тэр бас айгу сэтгэл мэдээж хүнд байсан. За тэгээд энэ эпизодын гол ярэ гэж утсан зүйл юу байсан бэ гэхээр Эли яг цаашаа явахаа шийтсэн баг. Тэгээд зүгээр хинэн туслах вэ? Хинэн туслахгүй вэ гэдэг мань хүний хувьд бол гол нь байгаа. Тэгээд гээл дээр тэр нөгөө 3 сар имлэг твтж байгаа шүү дээ. Тэр бас 3 сард эмнэлэгт твтж байгаа нь нэгдүгээр Эли тэнцээ юу хийх юу болсон тэрнтэйгээ нүүр тулах тэрийг бодох юм хугацаа олгож байгаа. Jackson одоо тосгон ч гэсэн тэнцээ бас босон зүйлтэйгээ нүүр тулах ингээд тэнцээс жоохон ч гэсэн сэргэхтэй цаашаа яах уу гэдгээ бодолцох арай жоохон ийм нөхцөлд хүрэх юм нөхцөлийг бас бүрдүүлж байгаа. Тэгэхгүй бол шууд
яг араас нь болж байгаа үйл явдал бол мэдээж хамаагүй хүнд хэцүү нөхцөлтэй байдалтай байх байсан ойлгомжтой. Тэгээд энэ чинээс гээлийн дүр бол мэдээж шинэ дөр тоглоомдор байгаагүй дүр. Тэгээд гээл орж ирж байгаагийн айгу өөртөө гарч байгаа юм л та Катарина О'Хара гэж ямар мундаг жүжигч юм бэлээ. Та харсан мөртлөө үзээд нэг юм таньдаг хаа нэгтээ харсан мөртлөө санахгүй санагдаад байсан бол таад Home Alone-ы одоо манай хүний Кевний ээжэр болол илүү сайн таних байх гэж бодож байна. Тэгээ Катарина О'Харагийн тогсон гээлийн дүр их гоё нөлөөтэй байгаа. Тэгээд мань хүн болол тэнцээ ингээд яг Эли дээр ирээд яг юу толж байгаа яг яагаад юу болж байгаа билээ гэдэгтээ тайвшруулж айлуулах ингээд ярих хичээж байгаа. Гэхдээ зөрүүлээд гээл өөрөө бас хэцүү тэнцээ ингээд бүтэн тосгон дунд болж байгаа маш их травма, маш их PTSD-нд одоо өртөж гисэн PTSD одоо болчихсон ийм хүмүүс донд ганцхан сэтгэл зүйч байгаа тийм ээ. Тэгээ ганцаархнаа тэнцээ өөрөө тэр их хүнд тулж өөрөө хувь хүний хувьд тулж байгаа тэр хүмүүсээс ирж байгаа зүйл байгаа. Тэрийг гаргах платформ гаргалгаа байхгүй, өөр сэтгэл зүйч гэж байхгүй, өөрөө сэтгэл зүйчд үзүүлэх хэрэгтэй байгаад байдаг. Гэхдээ байхгүй. Тийм учраас тэнд алкоголик гэд тоглоом хийж байгаа юм боловч яг юмнээр тэрүүгээр л тэрийгэ барьж байгаа гэдгийг Томитэй ярьж байгаа хэсэг дээр гардаг жишээ. Тэгээд Элитэй бол ярьж байгаа хэсэгтэр бас нэг гоё одоо сонирхолтой юмны суур тавьж байгаа юм гэхээр Жуул ингээд чамд ямар нэг муу юм хийсэн гэдэгтээ ингээ харамсаад исэн. Гэхдээ яг юу юм бэ гэдээ асуухаар бас яг ойлгомжгүй байсан. Doesn't make sense те. Тэрний юу гэхээр чамайг аварсан гэж хэлсэн. Тэгээд яг тэр хэсэгт бол Эли яах нөх юм бодоагүй ойлгохгүй өнгөрч байгаа. Гэтэ ирээдүйд зүгээр бодоод үзэхээр мань хүн жоохон тавьшаасны дараа ч юм уу жоохон юмтай нүүл дурсны дараа Жуулийг юу хэлжсэн байж болох уу гэдэг бас сонирхолтой. Тэгээд дээрэс нь тэр Salt Lake-т босон үйл явдлыг яг мэдж байгаа тийм ээ. Одоо яг Элигийн хувьд бол ямар потенциалтай байсан одоо цусан ч юм уу тэр DNA-ийн те яг вакцины үүсгэх боломжтой байсан үгүй тэр талаар тэгээд дээрэс нь Joel юу хийсэн тэр бүхнийг мэдж байгаа цөөхөд амьд үлдсэн хүмүүс байгаа жишээ сувилагчид тийм ээ Abby-гийн бол жишээ нь халуулсан гэхдээ сувилагчид жишээ нь байгаа тэр хүмүүс амьд үлдсэн шүү дээ тэгээд тэр одоо амьд байгааг нь бид нар мэдэхгүй ч гэсэн тэр хүмүүс байсан тэр мэдээлэл цаашаа тарсан байх боломж бас байгаа хэдийгээр мэдээлэл тэгж хурдан холт харах боломжгүй нөхцөл амьдарч цааж байгаа ч гэсэн тийм ээ тэгэхээр тэр бол одоо бас том юмны суур болох боломжтой гэж бодож байгаа. За тэгээд тэнцээ том хурал болж байгаа. Тэр бол айгуу гоё байсан. Гиснэс хурлын өмнө нөгөө Джейкоб би Джессиг яагаад чинь Джейкоб гэж яриадсан. Тэгээ нэг тийм Ями Соногийн дүрийг харахад нэг тийм Джейкоб шиг санагдаадсан байхгүй. Тэгсэн чинь Джесси байсан юм бэл. Тэгээ Джесси тэгсэн чинь хугацаанд бас нэг юуны хотын захиргааны юунд орсон те. Бүрэлдэхүүнд нэгт тэгсэн ингэ байж байгаа. Тэгээд мань хүн бол хэлдэг штэ Джесс ихэнд тэлээд чи ингээд өгнүүдээ бичээд буулгаж байгаа. Тэгэхгүй бол ингээ ууртай хүний ууртай реакцэг бол хүн дагаж санал өгнө гэж байхгүй. Тэгээд тэр хурал дээр бол яг хүмүүс айгуу сонирхолтой сэдв хөндөгдөж байгаа юм л та. Одоо чинь Last Airbender аватар үзэж байхад аймч монк штэ тий одоо лам хүүхэд тийм ээ. Тэгээд мань хүн бол одоо хүчирхийлэл за бүр хүний ам авах байтугай бүр хүчирхийлэл гэдэг зүйлд итгэдэггүй. Хүчирхийлэл гэдэг зүйлээр одоо асуудлыг шийдэж болохгүй тийм ээ. Зөвхөн биеэ хамгаалах зорилгоор одоо хүчирхийлэл одоо force ашигладаг гэдэг ч юм уу. Ийм байсантай төгсгөлтөнд яг спойлер биш шүү. Гэтэ зүгээр Firelord Узайтай туулах нь ойлгомжтой. Гэтэ мань хүний гол одоо тулаад байгаа асуудал нь бол ингээд яаж Firelord Узайн тэр том одоо сүтгэгч одоо том дайсны тийм ээ амийг нь авахгүй ялах вэ гэдэг юм том юм дээр нь тулж исэн дүр тулж исэн тийм үү. Тэгээд тийм юм тэнгуүтэ өршөөх гэдэг зүйл юу вэ те одоо хиний Zuko-гийн story ч юм уу те гэдэг иймэрхүү айгүй сонирхолтой зүйлүүдтэй давцсан санагдсан л та зарим нэг зүйл нь ягаад тэгэхээр би өөрөө Avatar The Last Airbender сайхан ингээд багаар үзэж явсаар хагаад дуусчихгүй тэгээд ойрхон болоод тийг санаг бодогдсон зүгээр. Тэгээд энэ дэр болохоор нэг нь уучлах гэдэг жаа тий. Бид нар ингээд уучлах хэвээр бид нар ингээд уучлаад илүү зөөлөн хандаж тий. Зөөлөн хандаж уучлж хүлээж авах нь бол илүү хэцүү, илүү том зүйл юм тий. Бид нар нийгэм гэдгээ бодох хэвээр бид нар өөртөө бодох хэвээр би нэгэ бодох хэвээр гэдэг жаа. Тинчээ нэг юм ихтэй би ингээд миний ихч хүртэл асурцсан тий. Ингээд жуулд бүгдээрээ хайртай хүндэлдэг байсан. Гэхдээ маш олон хүмүүс энд нас орж ингэсэн. Бид нар өөртөөхөө 16 хамгийн шилдэг хүмүүсээ яг нэг хүнийхээ төлөө ингэж явуулах нь яг зөв юм уу? Тэгээ бид нар ингээд тэр хүмүүс чинь бүгдээрээ буцаж амьд ирэх баталгаа нь хаана байгаа юм бэ бид нар гээд нэг тийм ярьж байгаа. Тэрийг ингээд бодохоор яг community гэдэг талаас нь тосгон гэдэг талаас нь бодохоор ерөөсө буруу биш аа. Тэгсэн чинь тэнцээ Элид бол ерөөсө тооцоолоогүй манай талын хүн одоо Элигийн талын хүн гарч ирсэн нь өмнө нь
Тэр хоёрыг одоо ингээд юун дээр шинжлэлийн партийн дээр өрсөлдөхт нь одоо гадуурхч ялгархлаж юм одоо новшин те ийм юм байсан бигет нөхөр бол одоо тэр хоёрын талд болж таарч байгаа. Тэрний яасан бэ гэхээр та нар чи юу яриад байгаа юм бэ те бид нар чи ингээд нэг community бид нар нэг нийтийн төлөө нийтийн нэгэн төлөө байхгүй юм бол өөр яах юм те дуртай нэрэд бидний нэгийг алчаад тоншчоод ингээд яваад өгдөг байх юм уу? Тэр бас л том point тийм ээ. Яг энэ дэр нэг 100% зөв гэсэн зүйл байхгүй гэхдээ үзэгчдэд ингэж хоёр маш чухал үнэн бодит хоёр үнцгийг гаргаж өгж үзэгчдийг хилцүүлэх боломжийг олгож суурийг тавьж байгаад би бол айгүй их баярлсан. Тоглоомн дээр бол ийм зүйл болох нөхцөл нь мэдээж байхгүй шүү дээ. Бид нар ганц 2 4-ийн л өнцгөөс юмныг үйл явдлыг харж байгаа учраас яг энэ ийм хурал мурал ийм том юм болоогүй. Тэгээд яг мэдээж дэмжигдээгүй тэгээд хэм бол одоо Дина мань хүнд бол туслая гэдэг. Тэгээд ээлээд энэ ганцаар явахтай бэлтцсэн байсан те. Тэгээд Дина ирээ. Дина бол яг ингээд плантай байгаа байхгүй тийм юм хэрэгтэй одоо ингэ хэрэгтэй тэг хэрэгтэй ийм мап тийм тэгээгүй байсан бол Эли гараад яваад нууцаар яваад баг хит оноод хөөх юм нөхөх юм тийм ийм болох байсан. Тэр бол бас чухал гэж бодож. Тэгээ тэрний өмнө нэг дурдах хэвээр чухал юм юу вэ гэхвэл Эли Жолын гэрт тэгээ Жолын ч явахад хамт амьдарч исэн гэрээрээ явдаг хэсэг бол аюул сэтгэлд ийм одоо хүнд харамсалтай яг тэр нөгөө гашуудл гэдэг зүйлээ мэдрэх гашуудл гэдэг зүйлийг бид нар процесс хийх хэрэгтэй юм л да тий. Нүрт болох хэрэгтэй. Даваад гарах хэрэгтэй. Тэгтээ давж гараад гээд үрд одоо ард орхигдох алга болно хичээж байхгүй тэр бол сорив шиг тий ингээл нэг хэсэг болоод үлдэн хагцал гэдэг зүйл тийм л байдаг. Гэхдээ нүрт тулах хэвээр зудааж болохгүй тийм ээ. Тэрийг уураар ч юм уу хит гашуудлаар ч юм уу ингэж тулахын оронд яг мэдээж гашуул байгаа л да уур айлал байгаа байлгүй. Гэхдээ зүгээр ингэж нүрт тулах нь айгуу чухал, процесс хийх нь чухал тийм ээ. Мэдрэх нь чухал, тэр бүх ингээ мэдрэмжээ мэдрээд тэрийг гаргах нь айгуу чухал. Тэрийг өсөөс энэ шоуч өөрөө тэрийг мундаг гаргаж чаддаг. Тэгээд энэ анги дээр ч гэсэн нэгдүгürt найруулгын хувьд, зохиолын хувьд, Bella Ramsey жүжигчний хувьд бүгдээрээ одоо үнэхээр топ мундаг гаргасан гэж бол топ ноч гаргасан гэж бол бодсон. Тэгээд тэнцээ ингээл явж байгаа л тэр цамцан дээр нь очиод бүр ингээл уйлал тэ тэр хэсгийг одоо яг тэр хэсгийн талаар Craig Mason одоо гол шоураннер зохиолч мань хөө ярьжсэн л бүр uncomfortably close тэ бүр ингээд юм тухгүй хэмжээний ойрхонд албаар ингэж зураг автыг авч бүр ингээд үзэгчд хажууд нь баг хажууд нь байтгаа баг өмнөөс нь ордон хорч ингээд мэдэрж байгаа юм шиг мэдрүүлэх ийм зоригтой байсан тэ тэр хэсгийг үзэхээрээ л бүр ингээд сэтгэл хөдлөд ийм байдаг. Тэгээд зураглаач нүртийн анги дээр ажилласан зураглаач хүртэл тэр хэсгийг ингээд хид хид удаа зургийг мэдээж авч ирсэн тэ. Олон удаа зураг авахад 2 3 дээр нээлээ бүр ингээд амар байсан. Тэрийг нь ингээд камера барайл ингээд үтчих би бүр өөрөө диско бүр ингээд байсан. Яг гэж хүртэл одоо жишээ нь ярьж байгаа. Тэр хэсэг бол маш хүчтэй, хүчрхэг ийм чухал хэсэг бол байж чадсан. За тэгээ тэрэн дээр тэр нөгөө хайрцаг нь ингээд Томи үлдээсэн л байгаа те. Тэгээ ингээд хайрцаг нь харчаад цагийг нь харчаад тэгээ цаг нь нэг тоохгүй аангуудаа ингээд бууг нь авчих. Тэгээ тэр бол айгүй чухал хэсэг. Юу гэхээр тэр цаг бол яг мэдээж ойлгохыг мэдээж жуултай холбож ойлгож одоо мэдэрж байгаа Элигийн хувьд. Гэхдээ Элитэй холбоос байхгүй тэр цаг зүгээр жуулын зүүдэг байсан цаг. Тэр бол жуулын хувьд маш чухал цаг тийм ээ. Охин нь засуулж өгч бэлгэлсэн. За тэгээд тэр өдөр охиноогоо алдсан гэдэг ч юм уу тэр бол тэр маш чухал. Харин Элид тэр буу яагаад чухал юм гэхээр зөвхөн мань хүн буу хэрэгтэй байгаа даа биш. Жуул Эли хоёр бол яг юм violence-аар нийлсэн хоёр байхгүй. Тэгээ ер нь дотноссон аав охины харилцаа хүртлээ ингээд явсан юм нь бол суур нь яг violence-аар. Тэгээ ингээд одоо тэр бие бинийгээ хамгаалах байд юм уу? Тээсийг хамгаалах байд юм уу? Хувирцсан хүмүүсийг устгах байд юм уу? Эсвэл одоо Федрагаас хамгаалах юу байдгийг тэгээ ямар нэг байдлаар л violence хүчирхийлэл болвол юм хамаатай тийм учраас тэрүүгээр бол сашгүй холбоотой хоёр учраас тэр буу одоо Элид чухал байгаа нь илүү чухал. Тэгээд яг мэдээж та эхний сизний хамт явж байгаа юм бол мань нөгөө буутаа болчихвол тэгээд гэдэгсэн. Тэгэхээр тэр нэг тийм жоохон харамсалтай утгаар ч юм уу бас одоо биелээ болж байгаа гэж хэлж болохоор юм бас байж байгаа. Univision-ийн RAV 4-т кино цэсээс киногоо үзээд цоо шин автомашины эзэн болоорой. Өдөртлөгаараа шинэ машина асаа. За тэгээд энэ эпизод дээр бас нэг сонирхолтой мөрсөн ингээд нэг юм өөрсдөр
Сервер ингээ хийчихсэн тийм ингээд тэгээд им өөрсдийн гэсэн нэг юм сонирхолтой тэмдэгтэй юм одоо жоохон шашинлагч гэх юм уу за магадгүй гаднаас арах юм бол cult гэж хэлж болохоор ийм хэсэг бүлэг одоо survivor-ууд тийм амьд үлдсэн хүмүүсээс гарч байгаа. За тэгээд тэд нар ингээ хоорондоо өөрсдийн гэсэн харилцаатай шүглдэг системтэй. Тэгээ хүүхдтэй болол ингээд хүүхдээ аюулгүй байдлахын төлөө за тэгээд тэр одоо нийгэмж явахтай хэсэг юм бүлэг хүмүүстэй тэр дундаа survive хийх амьд үлдэхийн төлөө одоо яг сурах хэрэгтэй байлээ гэдгийг хүртэл ингээд сураа явж байгаа аав охин хоёр болон хэсэг бүлэг хүмүүсийн тухай гарч байгаа. Тэгээд тэд нар ингээд нэгэн шүгэлдээд ингээ аюул болоод бүгд хоёр замаасаа бултаад ингээ явсан чинь тэр хүүхэд ингээ чөтгөрүүд юм демонс юм уу гэдэг нөө мэдээж одоо хувирсан хүмүүс гэдэг утгаар асуусан ч үгүй чоннууд гэдэг тийм. Тэр бол тэгээд тэр нөгөө wolf буюу одоо яг Дина нөгөө хин дэлж байгаа, Эли дэлж байгаа нөгөө бичээ авчиж өнгөө те. Wolf гэдэг одоо юм нэртэй байсныг харсан. Ямар Washington Liberation Force болоо те. Ийм бэл гэдгийг харсан гэдэг тэрийг ярьж байгаа. За тэр хэсгээр яг Эли уурлах нь мэдээж ойлгомжтой. Динагийн тайлбар бас айгүй логиктэй байсан тийм ээ. Тэр дор нь хэлчих юм бол чи ингээд амар реакц гарах байсан нэтэр гэдэг. Дээрээс нь бид нар хаашаа очих юм мэдж байгаа яаж явах юм мэдгүй тэгэхээр очих газар очиж. Тэгээд дараа нь хөөхөд нэг асуудал гэдэг. Дина амар логиктэй байгаа байхгүй тий. Тэгээд тэр одоо чонод байсан гэдэг. Тэгээд тэрний дараа Динахийн хоёр маань Эли хоёр маань нөгөө сеттэй таарад нөгөө сет нь буугаа сольж өгөөд тий. Ингээд морь зөрөгөөд морьч бах морийг гаргаж өгөө шимэртэй тий ганц морьтой. Ингээд явж байгаа хооронд бол одоо тэнцээ Сиэтл руу нэлээд төгсний дараа тэд нарын зохицыг олж харж байгаа тий. Тэгэхээр тэр Wolf-ийн гарууд бол ямар амар хэрцгий хатуу новшийн гарууд вэ гэдгийг харагдаж байгаа. Олон калибертэй өнөхөр нэг буугаар тогтохгүй олон төрлийн зэвсэгтэй гэдэг, галт зэвсэгтэй гэдэг тэнд харагдаж байгаа. За тэгээ мэдээж энэ эпизодын төгсгөлд ямар амар олуулаа юм бэ гэдгийг харагдаж байгаа. За тэр донд бидний харсан нөгөө Мани ч юм уу, Мани нэр танил санагдсан болоо Daniel Ramirez гэж санагдаад нь жүжигчнийг нь эсвэл дөрөвийн нэр болов Falcon and the Winter Soldier юу Captain America Brave New World энэ төр тоглолтыг нөгөө Falcon-ы дүр тоглолтыг залуу штэ хиний одоо Dune I guess Sam Wilson-ы одоо шинэ Falcon тэр тоглолтыг залуу шүү дээ. Тийм тэгээд тэр Mani ч юм уу Abby ч юм уу юу гэдэг тэд Howen тэр нөхдүүд бол ерөөсөө нэг нь ч харагдаагүй. Ядаж л юу гэдэг танигдахаар улаан цан танигдахаар харагдаагүй гэсэн мөртлөө тийм болуулаа. Тэгэхээр тэнцээ одоо юу болж болох вэ гэхэд хоёулах Надинахийн хоёр Эли хоёр очиод яаж өшөөг авах юм бэ те зөвхөн өшөө авч байгаа биш. Тэр бол зөвхөн жуулын өшөөг авч байгаа ш. Тэр бол одоо бүр тийм амар хатуу харгас хэрцгий тийм балиар хүмүүсээ одоо justice гэж байх хэвээр шудраг юм гэж байх хэвээр тий шудраг ос гэж байх хэвээр тэр хүмүүс хүртэх хэвээр гэдэг нэг юм том сэдв бас гарч ирж байгаа нэг сонирхолтой. За Томигийн өнцгөөс болохоор бас нэг сонирхолтой юм байгаа нь юу гэхээр Томигийн хувьд бол ингээл Томи Жул Сара гурав амьдардаг байсан. Тэгээд ингээд яг тэр мөчөд ингээд Сара нас орчиж байгаа. Тэгээд тэр хоёулаа хамтдаа бүтгэхгүй зөндөө юм ингээд одоо хөрчсөн зомбинууд харцсан дэлхий сүрээд дагчин болцсон хойно бол хамтдаа survive хийх гэж зөндөө үдчихсэн. За тэгээд Tommy Fireflies энтергээд хоёрондоо нэлээд бас хөндөй болоод ингээд явсан. Тэгээд дараа нь маш их юм туулсны дараа одоо Joel тэр нөгөө хинтэй хамт Айлитай хамт ингээд ирээд тэгээд ингээд бөө юм бас болж байгаад л одоо Jackson-д 5 жил бас очиж гайгүй амьдарцгаалаа шүү дээ. Ер нь бол 2003 оноос хойш бараг хамгийн гайгүй доктортой амьдсан л тэр байгаа хгүй юу. Ялангуяа бол Tommy хоёрын хувьд бол за тэгээд Tommy тэнцээ бишээ Joel нас орчиж байгаа. Тэнгүүт Tommy-д ерөөсөө Элиг үлдэж байгаа. Тэгээд Элиг одоо нэг тийм одоо inherit хийж байгаа гэж хэлж байгаа штэ. Гээл хэлж байгаа. Тэгээд нэг юм залгамжилж авч үлдэж байгаа гэх юм уу да тий ингээд тиймэрхүү юм болж байгаа. Тэгээд Элиг ингээд буруу шийдвэр гаргачихгүй. Элиг ингээд замаа алдчихгүй. Буруу тийшээ явчихгүй гэж би айгаад байна. Гэхдээ яаж ингээд мэдгүй байна гэлтэй ярьж хахад гээл бол үгүй миний бодлоор бол тийм биш ээ. Миний бодлоор бол тэр хоёр анханасаа нэг зам дээр байсан учраас анханасаа violence-тэй анханасаа тэр одоо үйлдэл ч юм уу характер ч юм уу те нэг зам дээр байсан учраас тэр хоёр нийсэн гэдгийг хэлж байгаа. Тэр бас сонирхолтой. Тэгээд яг хуу тоглоом дээр бол Жуул хамаагүй хэрцгий байдаг. Цуврал дээр бол Педро Паскалын тоглосон ч бол арай зөөлөн хүн байгаа. Хамаагүй зөөлөн. Ер нь хамаагүй зөөлөн хүн байгаа. Тэр бол бас нэг тийм өөрчлөлтүүд юм. Нэг гэж хэлж болно. Тэгээд Томигийн хувьд цуврал тоглоом дээр бол яг хуу тоглоом би дахиад хэлсэнтэй нөгөө хэдүүлээ спойлер явж байгаа. Зөвхөн цувралыгаар явж байгаа. Тоглоомны юм ярих бол зөвхөн 100% өнгөрцөний нь явж байгаа. Зүгээр speculation mega гэхээр Томи төрүүлээ явцсан байдаг тоглоом дээр. Тэгээд тэрийг нь мэдээд хин Мария бол одоо Динахийн хоёрыг Элиг хоёрыг явахыг зөвшөөрөөд миний нөхрийг амьд авчираарай гэд явуулдаг. Тэнгүүт энэ дээр бол Томи төрүүлээ явцсан үгүй нь бол тодорхойгүй байгаа. Магадгүй явцсан бах, магадгүй үлдсэн. Тэрийг бол яг 100% ерөөсөө
факт болгож гаргаагүй. Би ер нь үзүүлсэн юмар бол баг Томи яваагүй зөвхөн Дина Элиэр явж байгаагаар бол харуулсан. Гэхдээ мэдээж цаашгаа явуулах гэдэг сонирхолтой. За дараа ангийн суур бол мэдээж айгуу сонирхолтой тавигдсан превiew байгаа. Тэгээд дараагийн превьюг харах юм бол тэнд ямар олуулаа вэ? За тэгээд Дина бол магадгүй Элигийн одоо иммун буюу одоо тэнд өвчин мөөгөнцөр халдах боломжгүй гэдгийг мэдэх бас магадлал байж байгаа. Тэгээд тоглоомны айгуу гоё элемент байгаа. Тоглоомн дээр нөгөө хуурцсан нөхдүүдийг ч юм уу ингээд мэдхийн тулд сонсдог штэ тийм ингээд сууж байгаад ингээд сонсоод хаана хэдүүл ингээд юм явж байгааг сонсох боломжтой. Тэрийг Дина хийгээд байгаа нэг 2 дахь эпизод дээр хийсэн санагдаж байна. 2 илүү 1 дээр хийсэн санагдаж байна. Ингээд 1 2 3 гэх тийм. Тэгээд тэгсэн чинь тэрний хамаагүй dark хөлбрийг одоо юм дээр бас хийж байгаа байхгүй юу? 3 дахь 4 дахь ангийн юм дээр ингээд 1 2 3 ингээд хоолоод тэ амар олон байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Аимшигтай гэдгийг илэрхийлж байгаа. Тэр бас айгу сонирхолтой байсан. За тэгээд Isabella Merced жүжигчин бас одоо давхар магтахгүй бол болохгүй байна. Дина гэдэг дүрт үнэхээр гоё таарж байна. Дина гэдэг дүрийг үнэхээр гоё тэлж, дэлгэрүүлж гоё гаргаж чадж байна. Энэ дүр маш чухал дүр байна. Энэ цувралт энэ маш хүнд үйл явдлууд болж байгаа. Маш хүнд юм туулж байгаа дүрүүд донд айгуу гоё гэрэл гигэн болж байна. За гэхдээ маань хүн ч гэсэн хүн юм тулж байгаа гэдэг бас харуулж байгаа. Одоо тэнцээ ингээд Эли дээр ирээд нөгөө бичээ авчиж өгөөд ингээд үгүй би ч гэсэн жуул тайртай байсан штэ. Би ч гэсэн хүн алдсан штэ гэдгийг бити мартаарай гэж хэлж байгаа хэсэг бас амар гоё юм сэтгэл. Хүнд гэхдээ зөрүүлээд айгуу гоё хайр өргөсөн юм хэсэг болол байсан. За тэгээ мэдээж тэр хоёрын Will They Want They гэдэг нэг юм харилцаа тийм ээ. Хин Эли Дина хоёрын тэр бол юу болох вэ гэдэг мэдээд сонирхолтой. Гэхдээ ийм хүнд нөхцөлд юуны төлөө юунаас явж байгаа бэлээ. Тим дундаас яг романтик харилцаа гэдэг зүйл мэдээж номер 1 тавигдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л адилхан залуу хүмүүс учраас тэр дунд нь тэр нь хаягдахгүй ингээд явж байгаа нь бас сонирхолтой. За тэгээд манай Джесси Джейкобын дүрийг бол тоглоомн дээрээс илүү хөгжүүлээд хэлсэн нь сонирхолтой. Мариагийн дүрийг илүү лидершип оролцоотой байгааг нь бүр яг зүгээр лидер гэж ярих биш бүр яг лидер байгааг нь харуулах нь бас айгүй чухал байсан. Энэ цуврал бол яг мэдээж тоглоомноос миний мэдхээр одоогоор өөрчилсөн зүйл бол байн дээрээс нь цаашаач бас өөрчлөгдөх магадaltaй замын суурь тавьсан зүйлүүд бас байх шиг байгаа. Гэхдээ хэдүүлээ тоглоомны талаар дэлгэрэнгүй ярихгүйгээр ингээд өндөрлөе гэж бодож байна. Тоглоомыг би бол стрим дээр тоглоод бол явж байгаа. Тэгээ нэг өдөр болгон 730 минутаас Хүүхдийн паркын цайзын нэг давхар Red Rock Castle ресторанд үнэн төлбөргүй ямар таксгүйгээр үзцгээж байгаа шүү. Тэгээ та хэд гоё Last of Us-ын фэнүүдэд тусгаалan гаргасан Last of Us коктейлийг ууцгаагаарай. За түрүүн харуулсан ийм гоё одоо юутай шагналуудтай ийм гоё тоглоом уралдаанууд бас болж байгаа шүү. Азаарч байх нь байна, мэдлэгээ шалгах нь ч байна. Тэгээд энд бас оролцоороо хэдүүлээ гоё эпизодоо үзчихэд хилцүүлэг явдаг. Үнэхээр гоё байдаг. Тэгээ энэчнээс бас гоё санаанууд гарч байгаа. Одоо жишээ нь Love Death and Robots цувралын одоо 4 бүлэг, одоо 4-р бүлэг удахгүй 5 сарын 15-нд гарах гэж байгаа. Тэгээ тэрнтэй холбогдуулаад бүх бүлгийг ингээ бинж хийгээд нэг өдөр үзэх юм гоё ивент хийя гэж бас санаа бол тэмчнээс гсэн тэрийг би бас ажил болгоод удахгүй зарлана гэдэг ч юм уу. Ингээд ийм гоё зүйлүүд бол тэнд болж байгаа. Тэгэхээр үзээрэй. За тэгээ дээрэс нь бас одоо юуны хувьд бол өнөөдрийн дугаар бас тав хүнд хүрэх мэдээлэл бас байгаа. Тэгээд Univision хэрэглэгч хэрвээ Univision хэрэглэгч бол гэртээ хүссэн киногоо үзээд цоошин RAV4 Toyota RAV4 машинтай болох боломжтой юм бол одоо урамшуул бол явж байгаа юм байна. За тэгээ удирдлагаараа шинэ машин асаадаг урамшуулалтаа дахин оролцоорой. Хэрэглэгчид RAV4 нэмэх кино зэсээс төлбөртэй кино үзэх бүрт 2 ширхэг ирэх бусад кино багц түрээслэх үед 1 ширхэг одоо урамшууллын ирэх бол авах юм байна. За тэгээ RAV4-тэй тоглоом хож тоглож олон гайхалтай бэлгийн хийсэн болох боломжтой. RAV4 бол топ бэлэг нь боловч өөр бэлгүүд бол одоо байгаа юм бэлээ. Тэгээд энэхүү урамшууллын хүрээнд бол дэлхийн технологичдын донд одоо шууган тэгтэйгээд томоохон нэг анги дуран бүтээлүүдийг бол видео сангаа шинчилж байгаа юм байлээ. Жишээ нь сүлд нөгөө приквел болгож онцолж гаргасан Mufasa The Lion King болол одоо жишээ нь орсон байгаа юм байлээ. За Moana 2 орсон байгаа гэдэг ч юм уу ийм кинонууд бол зэсэнд орсон байгаа юм байлээ. Тэгээ RAV4-тэй зэсэн кинонуудаас үзээд RAV4-ийн бэлэгтэй урамшуулалтаа идэвхтэй оролцоцоогоорой. Тэгээд RAV4 зэсэн бүх киног 50% хөнгөлөлтөд түрээслээд урамшуулалт бол оролцох боломжтой юм байлээ шүү. Тэгээд The Last of Us цувралын одоо бүх ревю үзүр тусгай одоо ингээд хэдүүлээ хийж байгаа үйл ажиллагаа хөтөлбөр үзүр дээр Альбиасны хамтарч ажиллаж байгаа Red Rock Castle-ийн хамт олондоо баярлалаа. Өнөөдрийн бичлэгийг мөн дэмжиж ажилласан Univision хамт олондоо баярлалаа. RAV4-тэй кино зэсээр үйлчлүүлж RAV4-ийн бэлгийн эзэн болоорой. RAV4 болон бусад бэлгийн эзэн болоорой. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн ангийн ревюероор уулзцгаая. Нэгд өдрийн 730 минутаас Хүүхдийн паркын цайзын нэг давхад Red Rock Castle ресторанд цуглаа шүү.